Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдрлөг ажлын хүрээнд 10 дугаар сарын 29-наас 30-ны өдрүүдэд манай аймагт ажиллаа. Энэ үеэрээ орон нутгийн иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, өмч хөвчлөлийн цэнхэр тасалбар болон Эрдэнэс 5 толгой компани хувьцаа эзэмшлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, сургалт семинар явуулах, зах зээлд шинээр гарч байгаа бүтээгдэхүүн үйлчлэгийг танилцуулах, хөрөнгө оруулагчдыг бэлтгэх, үнэт цаас гаргагчдад зөвлөмж өгөх, үнэт цаас хувьцааны дансныг зэрэгүүлжүүлгээг үзүүлжээ. За Эрдэнэс 5 толгой хувьцаат компани маань иргэдийнхаа хөрөнгөний зах зээлийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор хөрөнгөний зах зээлийн мэргэжлийн байгууллагууд буюу одоо Монголын хөрөнгөний бирж, за арилжааны төлбөр тооцооны төв, үн цаасны төвлөрсөн хадгаламжийн төв гэсэн 11 хүний бүрэлдэхүүнтэй одоо баруун 3 аймагаар ажиллаж байна. 2 хоногийн хугацаанд Ховд аймагт ажиллаа. Энэ хугацаанд нийт иргэдтэй болон аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтан албан хаагчдад сургалт мэдээллийн үйл ажиллагаа явуулаа. Мөн бидэртэй хамт Улаанбаатар хотоос брокер дилерийн компаниудад маань ирээд бас хувьцааныхаа дансыг нээлгэх иргэдийн хувьцааны дансыг нээх, за мөн одоо арилжаанд орохтой холбоотой мэдээлэл зөвлөгөө өгч байгаа. Эрдэнэс 5 толгой компани өмнөх жилүүдээс илүү ашигтай ажиллаж эхэлсэн бөгөөд тухайн компани хувьцаа эзэмшдэг иргэдийг данс нээлгэж идэвхжүүлэх хэрэгтэйг тус компани гүйцэтгэх захирал Ганхуйг мэдгдсэн юм а. За ингэснээр хувьцаа эзэмшигчид иргэд ашиг хүртэх боломж бүрдэх давуу талтай ажээ. Энэ талаар ер нь сүүлийн хэдэн сарууд бол данс нээх үйл ажиллагаа нэлээд идэвхтэй үргэлжилж байна. Бас иргэдийн дунд маань бас буруу ойлголт байгаад байгаа нь энэ данс нээх үйл ажиллагаа маань тодорхой хугацаатай гэсэн зүйл байгаад байгаа. Ер нь бол албан ёсоор нэг тодорхой хугацаа бол заагаагүй. Гэхдээ иргэд маань бас өөрийнхөө хувьцааг бүртгэж баталгаажуулах энэ үйл ажиллагаанд бас идэвхтэй оролцох нь илүү одоо дараач ачаал үүсгэхээс одоо өөрчлөлт сэргийлэх юм боломжтой баг. Тийм учраас иргэд маань бас алгуурлалгүйгээр өөрийнхөө хувьцааны дансыг нээлгэж ер нь хөрөнгөний зах зээлийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх энэ үйл ажиллагаануудад ер нь идэвхтэй хурдан орж байгаа нь ер нь бол илүү хэрэгтэй. Ер нь Эрдэнэс 5 толгой хувьцаат компани маань өнгөрсөн он жилүүдэд ер нь ашигтай ажиллаж байсан тохиолдлуудыг цөөхөн. Сүүлийн 2 жилийн хугацаанд бас шинэ удирдлага, шинэ бүтэц бүрэлдэхүүн гарч бас ажил маань нэлээд урагштай байгаа учраас өнгөрсөн одоо 6 сард хагас жилийн байдлаар манай гүйцэтгэх захирал Ганхуйг одоо хэвлэл мэдээлэлээр олон нийт тандахдаа ер нь Эрдэнэс 5 толгой хувьцаат компани маань хувьцаат компанийн хуваар хувьцаа эзэмшигчтэй ашигын тодорхой хувийг одоо ногдол ашиг өгөх энэ эдийн засгийн боломж нь бүрдлээ гэдгийг аль биесээр мэдгдсэн. Одоо эндээсээ одоо оны сүүлийн санхүүжилт жил дуусаж холбогдох төрийн байгууллага хувьцаа эзэмшлийн хурал маань шийдвэрээ гаргавал иргэдтэй бас энэ хувьцааны ногдол ашиг өгөх энэ боломжийг бол Эрдэнэс 5 толгой хувьцаат компани бол хувьдаа бүрдүүлсэн байна. Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдрлөгийн хүрээнд арилжаа болон хувьцаат компани талаарх мэдээлэл, засгийн газрын үнэт цаасны талаарх мэдээлэл танилцуулах, хувьцаат компаниудын ногдол ашигын тараалтын мэдээ, хөрөнгө оруулалтын зөвлөгөө, үнэт цаасны зах зээлийн талаарх сургалт, Эрдэнэс 5 толгой хувьцаат компани хувьцааны мэдээлэл зэрэг сэдвүүдээр сургалт явуулж 1000 гаруй иргэнд мэдээлэл хүргэн ажиллажээ.